За, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, сая танилцуулсан намайг Алтай Үлзий гэдэг. За, би эдийн засгийн математикч мэргэжилтэй. Химэл оюуны салбарт сүүлийн 5-6 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ салбарын нэг төлөөлөгч байна. Тэгээд ийм олон залуучууд амралтын өдөр шинжлэх ухаанд дурлаад шинжлэх ухааны сонирхоод ингэж цугласанд маш их баяртай байна. Ирээдүг эрэлтэй байна. Тэр дундаа ийм олон залуусыг шинжлэх ухаанд таниулаад, ийм олон залуусыг нэг дор цуглуулад энэ community-г өргөжүүлж байгаа гэж өвгөн залуустаа баярлалаа. Би өмнө олон тайзан дээр гарч байсан. Ингээд анх удаага олон хүмүүний өмнө гарч байгаа юм биш. Гэхдээ өнөөдрийн тайз миний хувьд хамгийн хүнд хариуцлагатай тайз байгаа. Ягаад гэвэл та бүхний дунд би сайн олж харахгүй байна. Манай хүү 7 настай хүн маань шинжлэх ухааныг сонирхоод бас намайг үзэх гээд сайн аав их намайг үзэх гээд ирсэн байгаа даа. Тэгэхээр улам их бүр их сандраад те хүүхээ өмнө яаж ярьчих вэ гэж айгүй сандралтай байна. Тэгээд өнөөдрийн миний сэдэв бол химэл оюун versus математик гэдэг тэгж байгаа. Энэ зар тавигдсны дараа яхаараа химэл оюун математик хоёр өрсөлдөгчд болчтой юм байж гэдэг юм уу. Тиймэрхүү асуултууд гарч ирж байгаа. Гэхдээ хэдүүлээ өнөөдрийн илтгэлээр за энэ асуултанд хариултыг авна. Эргэлзээгээ тайлаад гарахын төлөө би ямар ч хэлсэн аль болох ойлгомжтой байдлаар ярихыг хичээнэ. За илтгэлээ эхлүүлэх эхний үг нь химэл оюуны эсрэг хамгийн хүчтэй дархлаа нь математикчид гинэ. За яг энэ бол миний хэлсэн үг биш. Сүүлээд математикчид ийм яриад байгаа. Химэл оюун гэхээр биднэрт юу өгөөд байна вэ гэхээр за бид хүрч чадах уугүй юу гэдэг зүйлүүд рүүгээ маш хурдан хугацаанд хүрсэн зүйлийг бол химэл оюун компьютер бидэнд өгч байгаа. Одоогийн гараад байгаа техникийн дэвшлүүдийг жолоочгүй машиныг ч гэдэг юм уу саран дээр бууна гэдэг юмыг бид нэр 100 жилийн өмнө төсөөлж чадхааргүй байсан бол маш хурдан хугацаанд хүрчихсэн. Химэл оюун бидний ажлыг хийж өгöd байгаа. Би өнөөдөр их сургуулийн оюутан байлаа гэхэд бараг л одоо ChatGPT миний хамаг ажлыг хийчихэд байдаг. AI химэл оюун суурилсан ботууд, химэл оюун суурилсан загварууд миний хамаг ажлыг хийж өгчөөд байдаг. Тэнгүүд хүмүүст айдас гарч ирсэн л дээ. Химэл оюун миний ажлыг авчих юм биш үү гэдэг. Химэл оюун миний оронд суугаад миний ажлыг аваад би ажлыг болчих байдаг гэсэн айдсууд гарч ирсэн. Гэхдээ химэл оюун хөгжиж байгаа ч гэсэн хийж чадахгүй зүйлсүүд байна. Магадгүй салбар шинжлэх ухааны дундаас хамгийн төвөгтэй, ойлгоход хэцүү, хөгжил нь асар өндөр хөгжсөн нэг салбар нь математик. Тэгэхээр химэл оюуны магадгүй хамгийн сүүлийн, хамгийн хэцүү, хамгийн төвөгтэй даалгавар нь сорилт нь математикийн шинжлэх ухаан болчиход байгаа. За энэ график дээр компьютерийн хүчин чадал яаж өссөнийг бидэнд харуулж байна. Сүүлийн 90 жилийн хугацаанд компьютерийн тооцсон бодож чадвар. 1 секундэд компьютер хэр их тооцоол хийж чаддаг юм бэ гэдэг. За бид нар бол энийг мэдж байгаа асар хурдтай хөгжсөн. Бидний гар утас хүртэл маш хүчтэй болчихсон. Бидний үр хүчинд явж байдаг компьютерууд маш их тооцоолыг нэг дор хийж чаддаг болчихсон. Үнэхээр бидний төсөөлөмгүй хурдтай хөгжиж байгаа. За энэ дээр скейлийг нь харахаар энэ скейл бол ерөнхийдөө геометриороос өссөн байна. Тэгэхээр компьютерийн хүчин чадал геометриороос өсөд ирлээ. Бидний төсөөлж байгаагүй хурдтайгаар геометриороос өсөд ирсэн. Өшөө цаашаа ингэх өсөж магадaltaй. За тэгэнгүүт тэнд хоёр хүний ярьсан квотыг ишлэлийг энд онцолсон байна. За эхнийх нь болохоор Butteris Ray Kurzweil гэдэг. Ray Kurzweil 1999 онд компьютер 2029 он гэхэд хүнээс илүү ухаантай болчихно гэж хэлж байсан. Butteris тун гэдэг утгаар маш олон таамаглалыг дэвшүүлээд тэр нь биелээ олсон тохиолдлууд олон байгаа. Тэр саяхан энэ оны 2 дугаар сард Joe Rogan-ы подкаст орж байхдаа тэр үг хэлсэн байна. Химэл оюун эргжилт хүн бүхнээс ухаантай болно. Харин 2029 онд энэ хүн төрөлхтний бүх хүмүүсийн оюун санааг нийлүүлснээс илүү ухаантай болно гэж хэлж байгаа. 5 жилийн дараа бүгднгээс нь нийлүүлж тэгж хэлж байгаа. За тэгвэл бидний сайн танил Tesla одоо Twitter буюу одоогийн X-ийн гүйцэтгэх захирал Elon Musk юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ сая энэ 7 хоногийн нэгдэхэд хэлсэн яриа нэ. Нэгдэд юу гэж хэлсэн бэ гэхээр миний бодлоор химэл оюун эх жилийн төгсгөл гэхэд 2025 оны төгсгөл гэхэд дэлхийн бүх хүнээс ухаантай болно гэж. Химэл оюун асар хурдтай хөгжиж байгаа. Ер нь бол биднээс ухаантай гэж хэлж баг болохоор болсон юм шиг. За тэгэнгүүт хүний оюун санаа гэдэг чинь бас харьцангуй. За Нобелийн шагналтай бидний шүтдэг эрдэмтэд, шатарчид, математикчид, за салбар шинжлэх ухааны топ эрдэмтэд тэдний төвшөнд хүрээгүй байна гэж үзвэл бүх хүнээс буюу хамгийн энэ дэлхий дээр байгаа хамгийн топ эрдэмтдээс илүү ухаантай болно гэсэн таамгийг энэ хүмүүс дэвшүүлээд байна. Эрдэмтэд шинэ нэрийг ярьж байна. Бизнесмен их ч ингэж ярьж байна. Тэгэхээр үнэхээр биднээс илүү ухаантай болж чадах юм уу? За тэр асуултанд л хариулах гэж үзье. За энэ зураг их сонирхолтой зураг. Энэ зургийг би өөрөө зураагүй эсвэл интернетээс бэлэн зураг хаагаагүй. OpenAI-ийн хөгжүүлсэн DALL-E гэдэг платформ байдаг зураг зорж өгдөг. DALL-E-гаар зуруулсан. DALL-E-д би ямар даалгавар өгсөн бэ гэхээр за химэл оюун болон математикийн ялгааг л аягүй гоё дүрсжүүлэх даалгавар өгсөн. Тэгэхээр энэ зургийг химэл оюун өөрөө зурсан. Химэл оюун өөрөө энэ зургийг зурсан. Ямар утга санаатай зураг вэ гэхээр за ерөнхийдөө ингээ хүний тархи шиг хэлбэртэй. Хүний оюун санаа одоо хүртэл олон мянган жилийн турш хөгжөөд ирсэн оюун санаа ийм байлаа гэж бодоход
хиймэл оюун хаана байдаг вэ гэхээр дотор талд нь буюу интерпляц хийж байдаг. Яагаад гэвэл хиймэл оюунд би хийх ажлыг зааж өгдөг. Хиймэл оюун хүн төрөлхтний одоо хүртэл хоригдлуулаад ирсэн одоо цуглуулад ирсэн тэр мэдлэг дотор явж байгаа. Хүн төрөлхтний нээгээгүй зүйлийг хиймэл оюун хийдэггүй. Хүн төрөлхтний нээдэг аль хэдийн мэддэг одоо дэлгэрүүлчих гэсэн зүйл дээр хиймэл оюун ажилладаг. Харин шинжлэх ухааны салбарын эрдэмтэд, математикийн салбарын эрдэмтэд, математикчид, онлайн математикчид юу хийдэг вэ гэхээр бидний мэдэхгүй байгаа зүйлсүүд рүү буюу хүний оюун санааны энэ тойргоос гадагшаага тэмүүлж байгаа. Аль хэдийн нээсэн зүйлийг эрдэмтэн хүн нээн гэдэг бол тийм гой зүйл биш үү? Утгагүй зүйл. Эрдэмтэд юу хийх гээд байна гэхээр хүмүүс мэдээгүй байгаа, танаагүй байгаа, илрүүлж чадаагүй байгаа, нотлоогүй байгаа, батлаагүй байгаа тэр зүйлсийн төлөө явж байгаа. Харин хиймэл оюун бидний мэдсэн, бидний суурилсан, ойлгогдсон зүйлсүүд дотор ажиллаж байгаа. Тэгэхээр хиймэл оюун болон математик бусад шинжлэх ухаануудын ялгаа бол энэ дээр байна гэж харж болж байна. За тэгвэл хиймэл оюун үндсэн асуулт, хиймэл оюун математик хоёрын өрсөлдөөн гэсэн нэг юм яриад байгаа. За хиймэл оюун математикийн бодлого бодож чадах уу? За би ChatGPT-г нээгээд 2 дээр нөхөн 2 гэх юм бол бодчих л байх. 4 дээр нөхөн 4-гээ бодож байгаа. Google хүртэл бодчихдаг шүү дээ. За арай хүнд бодлогуудыг өгөхөөр за тодорхой хэмжээнд бол бодож чадна. ChatGPT бол боддог болоод хөгжсөн. За тэгэнгүүт зарим эрдэмтэд за энэ дээр IMO буюу Олон улсын математик олимпиадын бодлогыг хиймэл оюунаар бодуулж үзжээ. Олон улсын математик олимпиад гэдэг бол 10 жилийн төвчний одоогийнхоор 12 жилийн төвчний хамгийн топ зэрэглэлийн сурагчид цугларч өрсөлддөг. Улс төрөөс 6 сурагч орж өрсөлддөг. За Монгол улс бол энэ дээр бас шаггүй амжилт үзүүлж байсан. За та бүхэн харсан бол 2 давхарт бас олон улсын математик олимпиадын алтан медальтныг бэлтгээд ирсэн Баянбат багшнаас өөрийнхөө сургуулийн бүтдээ ирчихсэн байлаа. Тэгэхээр Баянбат багшийн бүтээр бас зочлоорой. Тэгээ IMO-гийн бодлогыг бодож чадах юм уу гэдэг. Яг хөө зүгээр 10 жилийн төвчний бодлого л доо. Гэхдээ IMO-гийн бодлогыг бодож чадахгүй бол энэ хиймэл оюун чи юм чадахгүй юм шүү гэдэг шүмжил ирнэ. За энэ 2 сард энэ оны эхээр гарсан судалгааны ажил. За олон улсын математикийн олимпиад ирж исэн 30 ширхэг геометрийн бодлогыг хиймэл оюунаар бодуулж үзжээ. Альфа геометри гэдэг хөгжүүлсэн эрдэмтдийн хөгжүүлсэн хиймэл оюуны математикийн бодлого боддог. Тийм загвар байгаа. За тэгэнгүүт энэ 30 бодлогоос за тусгай байрын чагналд авдаг хүүхдүүд 14.3-ыг нь хүрэл медаль авдаг хүүхдүүд 19, мөнгөн медаль авдаг хүүхдүүд 30 бодлогыг бодд юм байна л да. 23 бодлогыг уучлаарай. Нийт 30 бодлогын 23-ыг нь мөнгөн медаль авдаг хүүхдүүд бодчихдээ байна. Тэгэнгүүт эдгээр эрдэмтдийн хөгжүүлсэн альфа геометри нийт бодлогын 30-аас 20%-ыг бодчихж байна. Дагуу сайн бодож байгаа. Гэхдээ топ төвчний сурагчдын бодлогыг бодож чаддаг байгаа даа. Топ төвчний сурагчид гэдэг нь за математикийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн Хятад гэдэг юм Америк гэдэг ч юм уу тэр улсуудаас ирдэг тэр хүүхдүүдийн төвшөнд бол хүрж бодож чаддаг байгаа даа. Гэхдээ шаггүй сайн ажиллаж байна. Давгүй бодоод байгаа юм шүү гэдэг үр дүн бол эндээс харагдаж байгаа. За тэгсэн чинь математик дээр та бүхэн мэддэг баг. Математикийн шинжлэх ухаан дээр бодогдоогүй бодлогод олон байдаг шүү дээ. Бодогдоогүй бодлогод энэ бодлогыг бодчих юм бол сая доллар өгье гэдэг одоо бүр хинч бодож чадахгүй байгаа бодлого зөндөө байдаг шүү дээ. Тэгсэн чинь сая 10 сая долларын шагналын сантай хиймэл оюуны математик олимпиадыг зарлж байгаа. Хүмүүс хоорондоо математик бодоод өрсөлдөөд байсан чинь одоо миний хиймэл оюун энд сууж байгаа хэн нэгний хиймэл оюунтай хамт өрсөлдөөд халз математикийн бодлого бодё гэсэн санаачлаг. Яагаад ийм санаачлаг гарваа гэхээр математикийн шинжлэх ухаан өөрсдийнхөө шийдэж чадаагүй байсан бодлогууд дээр сая доллар гэж яригдчихсэн чинь одоо бүр 10 сая доллар гараад ирлээ. Энэ бол хиймэл оюуны хамгийн одоо нэг шатанд ингээд тулцчихсан байгаа тэр үгсийг ахиулах зорилготой. Магадгүй хиймэл оюун математикийн шинжлэх ухааныг давж гарч чадахгүй юу гэдэг тэр асуултанд хариулт өгөх зорилготой тийм санаачлага. За тэгээд өнгөрсөн оны төгсгөлөөр зарлагдаад за зөвлөлд нь болохоор их том эрдэмтэд орсон. Terence Tao-г та бүхэн мэдэх бах. Одоо энэ цаг үеийн энэ дэлхий дээр байгаа амьд байгаа бүх хүмүүсээс хамгийн мундаг математикч гэж нэрлэгддэг албан бусаар. За мөн Timothy Govers болон ингээд Fields медальтай шагналтнууд. Математикийн Нобель гэдэг Fields медальтай хамгийн топ математикчид, хамгийн топ дата сайентистүүд энд байна. За тэгээд хүмүүс өөрсдөө математик боддог байсан бол одоо хиймэл оюунаараа өрсөлдөё гэж. Хиймэл оюунаараа математикийн бодлого бодё гэдэг. Үүний араас Kaggle.com гэдэг та бүхэн мэдэх бах. Data science-ийн хамгийн одоо том платформ. Хиймэл оюун сурыг, data science судлыг гэдэг зорж байгаа хүмүүсийн очих ёстой магадгүй хамгийн ихний газар. Бүх data scientist тэнд байгаа. Бүгд хоорондоо өрсөлдөж байгаа. Бизнесийн компаниуд том шагналын сантай өөрсдийнхөө шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг авчираад дэлхийн өнцөг болон бүртойгоо топ data scientist-уудаар шийдүүлдэг тийм платформ байгаа. Kaggle.com дээр нэг юм тэмцээн зарлагдсан. 1 сая долларын шагналын сантай. Түрүүнд зарласан 10 сая долларын нэг хэсэг нь энд явж байгаа. Энэ дээр
улсын математикийн олимпиадуудын Америк улсын ч гэдэг юм уу, Солонгос улсын, Хятад улсын математикийн олимпиад ирж исэн бодлогуудыг энд оруулаад ирсэн байна. Энд оруулж ирээд хэмэл оюунаар бодуулж эхэлж байгаа. За хамгийн сайн хэмэл оюун бодуулж чадвал чи энэ чаглалын сангаас нэлээд их хувийг авна гэдэг. За одоогоор өчигдөр шалгахад 700 гаруй хүн орж байгаа. Өнцөг болон бүрээс 700 гаруй дата сайентист одоогийн байдлаар орчихсон. Дахиад бас хугацаа бидэнд байгаа. Өшөө олбон бол нэмэгдэх баг. За тэгээд энэ дээр ямар үр дүнгууд гарч ийнэ вэ гэхээр за одоо хамгийн дээдл нь бол одоогоор бол 17 оноотой 20 бодлогоос 17-ыг бодож байгаа гэж. Тэгээ 20 бодлого нь бол бас бүр тийм топ хүнд бодлогод бол биш байгаа. Би тав хүн дараа нэг жишээг нь харуул. 17-ыг нь бодож байгаа гэдэг. За өчтөр нэг хүн 18 гэсэн шийдэл бас гаргаж ирээд энэ бол ингээд баян хөдлөөд ингээд ээж доош явж байгаа. Энд 20 үрчих юм бол хамгийн ихний мөнгө шагнал хүлээж байгаа. Энэ уралдаанд нийт одоо энэ хөтөлбөр маань 10 сая доллар. Яг энэ уралдаанд бол 1 сая долларын шагналын сантай. Яг энэ уралдаанд би одоо дэлхийн хамгийн топ математикчид оролцож байгаа гэж хэлж чадахгүй ч гэсэн топ дата сайентистууд бол энд байгаа. Хэмэл оюуны салбарын хамгийн топод бол энд өрсөлдөж байгаа. Өрсөлдөх нь тодорхой. Яагаад гэвэл энэ өмнө байгаагүй хамгийн том шагналын сантай хэмэл оюуны тэмцээнүүдийн нэг учраас. За тэгээ ийм өрсөлдөөн болж байна гэдэг. За тэгвэл ямар бодлого бодоод байгаа юм бэ гэдэг. Ийм бодлого өгсөн байна л да. Дээдлээ хэдүүл өгүүлбэр юм шиг. Ингээд энэ нөхцөлийг хангах бодит X, Y тооны хувьд тэр тэгстгэлийн хамгийн бага утгыг олоо гэдэг. Энийг харахаар энэ бол олимпиадын бодлого биш л дээ. Энэ бол 10 жилийн стандартад байх бодлого. Гэхдээ энэ Kaggle дээр тэмцээн дотор байгаа нэг бодлого юм. Харьцангуй амархантай орно. Гэхдээ энийг хэмэл оюун бодож чадахгүй байна гэд ярилцаад. За тэгэхээр хэмэл оюун бодох чадахгүй байна гэд математикийн нэг форумууд дээр ярихаар би орж харлаа л да. За тэгээд ChatGPT 4 буюу одоо ChatGPT Plus тэрүүгээр бодуулж үзсэн. Маш их юм ингээл маш урт бодол бичиж өгсөн. Надад хэвээр ингээл өөстөө ингээд дээсний үлгэр шиг хэм яваад хамгийн төгсгөлд нь 530 гэдэг тоог хэлсэн. За энэ буруу хариу өгсөн надад. Буруу бодчихлоо. Бодлого өгүүлбэрээ буруу ойлгосон баг. Харин математикч дөрөв нэг математикчаас харахад нэг юм 3 4 мөрийн бичингүүтээ 8 зөв зөв хариуг нэгэд маш амархан бодоод болчихно. Тэгэхээр энэ юу вэ гэхээр хэмэл оюун хүнээс тэнэгдээ биш шүү дээ. Математикийн бодлогыг бодно гэдэг чинь өөрөө яг математикийн шинжилгээ ухаанаас гадна хэл шинжилэл шаардлагатай болчихдог. Магадгүй тэр дээр байгаа өгүүлбэрээ ойлгоогүй гэж болно. Одоо тав хүн бүгдээрээ мэдэх бах. Ер нь одоо ямар гэдэг мэдэхгүй. Намайг бага байхад Бүндгийн ном гэдэг өгүүлбэртэй бодлогын ном байдаг гэсэн. Тэр бол одоо миний хувьд бол математикийн шинжилгээ ухааны одоо хамгийн анх ингээ маш сайн суурь тавьсан миний хувьд Библи байхгүй. Яагаад тэгж үзэж байна вэ гэхээр зөвхөн нэг дээр нэмэх нэгийг хоёр гэж бодхоос илүүтэй математикч хүн, сэтгэн бодогч хүн юу хийх хэрэгтэй вэ гэхээр чамд өгж байгаа өгдлөө чи ойлгох хэрэгтэй. Инпутээ ойлгоод чи ямар үр дүн гарах гэдэг юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Өгүүлбэрээ буруу ойлгочоод алддаг тохиолдол олон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол яагаад математик суралцах нь зэгцтэй зөв сэтгэхээс эхэлнэ гэдэг чинь яг тэр үгчинд ийм учиртай. Өгүүлбэрээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хэмэл оюун нэг дээр нэмэх нэгийг хоёр гэж бодож чадна. Намайг нэг үйлдэл хийж байхад миний зэрэгцээ сая ширхэг тоог бодож чадна. Гэхдээ миний хийж байгаа энэ өгүүлбэрээ ойлгодог, дүн шинжилгээ хийдэг, зэгцтэй зөв сэтгэдэг, логик дистрастай боддог тэр зүйлийг хийж чадахгүй байна. Тэгэхээр математикийн бодлого бодно гэдэг хамгийн хэцүү асуудал нь хэл шинжилгээний асуудал болж байгаа. Хэлний модельүүд тийм учраас одоо маш хурдтай хөгжиж байгаа. Ийм зүйл байна. Тэгэхээр ийм энгийн бодлогыг бодож чадахгүй байгаа юм чинь бас арай болоогүй юм байна гэдэг эргэлзээд хүрч байгаа. Гэхдээ Эрдэнэт бол оролцсоор л байна. За түрүүнд дурдсан Terence Tao байна. За Terence Tao яасан бэ гэхээр Terence Tao сая 24 оны 1 сард нэг эрдэм шилжлийн хуралд орохдоо хэмэл оюун гэ математикийн баталгаа хийхэд хэр тусалж чадах вэ гэдэг зүйл ярьсан. Тэгэхээр яг хав тоо бодуулаад дан ганцаар нь тоо бодуулахаас илүүтэй хэмэл оюунд суурилсан математикчдад зориулсан програмууд, модулууд гарсан нь би нэг нээлт хийчлээ эсвэл нэг баталгаа гаргаслаа гэх юм бол тэр миний баталгааны алдаатай хэсгийг илрүүлдэг эсвэл лог дистрагийн зөв хийсэн байна уу гэдэг зүйлийг шалгадаг тийм юмнууд их болсон юм байна л да. Тэгээд топ эрдэмтэд бол тэр зүйлийг ашигласан юмнууд байгаа юм байна. Тэгээд Terence Tao тэрний талаар нэлээд 2 цагийн шахуугийн ихтгэл тавьсан. Эцсийн дүгнэлт нь юу байсан бэ гэхээр за компьютерууд буюу хэмэл оюун математикийн үндсэн бодлогоодыг дангаараа бодож чадхааргүй байна гэж. Ер нь бол хэцүү байна гэж. Бид нар сая харлаа шүү дээ. Ер нь бол олимпиадын биш 10 жилийн бодлого ингээ ойлгоод бодоход бол болоогүй байна. Гэхдээ энийг хөгжүүлэх гээд 10 сая долларын шагналын сантай том төсөл явж байна. Тэрээр юу ч хэлсэн бэ гэхээр гэхдээ тэд математикчдад сайн туслах байж чадна гэдэг. гэж хэлсэн байна л да. За тэгэхээр энэ дээр би хэлж байгаа юм биш шүү. Энэ дэлхий дээр байгаа хамгийн топ номер 1 математикч хэлсэн байна. Компьютер, хэмэл оюун энэ математикийн үндсэн бодлогуудыг дангаараа бодож чадахгүй гэхдээ
хамтрагч нь байж чадна, тусдах нь байж чадна гэж. Хүнээс илүү магадгүй хүнээс илүү бүтээл сэтгэдэг. Сая үйлдэлийг шаардлагатай байсан бол тэр чинь хэмэл оюу хийгээд өгчнө. Эсвэл алдаа дутагдлыг чинь хайгаад өгчнө. Давхар одоо чек хийгээд хяналт хийгээд өгчнө. Тэгэхээр сайн туслах байж чадна гэж хэлж байгаа. Саяхан бас би өнгөрсөн 7 хоног тэрний өмнө 7 хоногт нийтлэл уншчихад олсон сонирхолтой зүйл нь яг энэ өөр бусад салбар шинжилгээ ухааны хүмүүс бас таалагдахгүй шиж магадгүй. Гэхдээ тэн дээр юу гэж хэлсэн байсан бэ гэхээр дийлэнх салбар шинжилгээ ухаанууд өөрийн замаараа хөгжиж байгаад хөгжлийн тодорхой түвшинд хүрснийхээ дараа математик болчихдгоо гэдэг. Энэ юу хэлээд байна вэ гэхээр салбар шинжилгээ ухаан тус тусдаа ингээд агүй хурдтай хөгжиж ирсэн. Гэхдээ одоо орчин цагийн хөгжил нь хамтдаа хөгждөг болцсон. Нийлж хөгждөг болцсон. Тийм үеэр орцсон. Бусад шинжилгээ ухаануудыг харахаар математик хэрэглээ маш өндөр болчихсон. Одоо тэгсэн чинь компьютерийн хэрэглээ болчихсон. Тэгэхээр бүх салбар шинжилгээ ухаанд математик орж ирсэн, араас нь компьютер сайенс орж ирж байгаа. Тэгэхээр чи альва ямар ч салбар шинжилгээ ухаанд байсан. Би чамайг математикч бол эсвэл хэмэл оюуны судлаач бол гэж хэлэхгүй. Гэхдээ чи ямар аль нэг салбар шинжилгээ ухааны судалгаа хийж байгаа бол чи математик дуртай, хайртай, сонирхолтой байх хэрэгтэй. Дээрээс нь хэмэл оюуны биш юм аа гэхэд дата сайенсийн тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгжээ чи энэ шинжилгээ ухааны хөгжил одоо өрсөлдөж чадхаар байна гэж харж байгаа. За тэгээд миний илтгэлийн сэдв хэмэл оюун versus математик гэдгсэн. Тэгээ хэмэл оюун математик хоёрыг өрсөлдүүлээд байгаа юм шиг. Энийг орсны дараа бас надад хувь чадраас хүмүүс орж ирсэн. Энэ хоёр яхаар ингэж юм бэ? Чи яагаад миний математикийг хэмэл оюунтай, яагаад миний хэмэл оюуныг математиктай өрсөлдүүлээд байгаа? Энэ ялан тэр ялна гэд хэлж байгаа. Гэхдээ би бол сая ингэж одоо байгаа нөхцөл байдлаар харахаар бол хэмэл оюун бол математикийн бодлого бодож чадах тийм төвшөнд арай хүрээгүй байна. Гэхдээ Terence Tao-гийн хэлсэнчлэн хэрвээ хэмэл оюун математик хоёр хамтруул болох юм байна гэдэг санаа хэлж байгаа. Би математикч алтан үлзий. Хэмэл оюун миний хийдэг баталгаануудыг, миний хийдэг бодолтуудыг, миний хийдэг дүн шинжилгээнүүдийг хэмэл оюун хийж чадахгүй. Гэхдээ хэмэл оюун математикч хоёр хамтраад гайхалтай зүйлийг бүтээж чадна гэж байгаа. За та бүхэнд баярлалаа.